Хөгжлийн бодлого төлөлт түүний удирдлагын тухай хууль гээд байгаа тий. Тэгээ энэ дээр бол өстой их нарийн ингээд заасан юм шиг мөртлөө тийм одоо юу гэж хэлмээрийн асар олон ийм хөтөлбөр төлөвлөгөө гаргах ийм шаардлагыг үүсгэж байгаа маа энэ хууль нь өөрөө. За төлөвлөгөө хөтөлбөр гаргаснараа Монгол улс хөгжсөн бол үдийд бол үнэхээр юм бас нилээд их сэрэгчгсэн ингээд явж явах хэвээр. Одоо миний санджаар шин сэргэлтийн бодлого гээл байла, алсын хараа 20-50 гээл байла. Дунд нь одоо хичнээн үе төмөн хөтөлбөр ингээд хэрэгжүүлэл яваад идэг. Үр дүн юу вэ гэхээр байхгүй. За тэгээд одоо ер нь энэ 5 жилийн төлөвлөгөө гэдэг ч одоо бас яг нөгөө биднэрт өмнө ярьжсэн нөгөө социалист 5 жилийн төлөвлөгөө шиг юм байгаад байна л да. Гэтэл засаг гараад яг 4 жилээр өөрийнхөө төлөвлөгөөг батлаад явдаг. Тэгэхээр энэ 4 жил нодлон батлагдсан төлөвлөгөө тэгээд 2030 хүртэл энийг одоо зайлшгүй мөрдөх ёстой гэвэл нөгөө 2028 онд хэрвээ баруун төвийн үзэл баримтал бүхий нам ялах юм бол одоо энэ өнөөдрийн баталж байгаа энэ 5 жилийн төлөвлөгөө буюу үндсэн чиглэлийг заавалжгүй мөрдөх ёстой гэдэг нэг ийм юмроо ороод байгаа. Гэтэл эн чинь үзэл баримтал нь хитээсээ өөр тий одоо төрийг айл болох цомхон болгоно гэдэг бол зүүнний нам бол төр хүчтэй байх ёстой гэдгээс ахуулаад бүх одоо тэр төлөвлөх ёстой зүйлүүд нь уг нь өөр байх ёстой байдаг. Тэгэхээр ийм 5 жилийн төлөвлөгөө ер нь цаашд хэрэгтэй мөн үү? Энийг ер нь нэлээд сайн улс ортой бодож үзэх нь зүйтэй байхаа. За ирэх биш нэг урт хугацааны төлөвлөгөө хөтөлбөр бол байхыг үүсэхгүй. Тэгээ тэрнийхээ хүрээнд энэ засгийн газрууд нь өөрснийхөө үйл ажиллагааг төлөвлөөд явахд болдоггүй мүү гэд. Тэгэхээр энэ хуулиндаа өөрчлөлт оруулах асуудлыг дахиж нэлээд нухацтай танаа засгийн газар ярих хэрэгтэй байхаа гэж бодож байна. За хоёрдугаарт нэгэнт одоо ингээд батлахаас өөр замгүй хуулинд өөрчлөлт орохгүйгаас хойш. За дунд нь бол зөндөө нөгөө бодлогын хөтөлбөрүүд гардаг тий. Энэ дээр би нэг одоо хөтөлбөрийг онцлж хэлмээр байна л да. Авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөр гээд 23-аас 30 оны хооронд гарсан юм байна. Тэгээд за энтэй уялдаад гэх юм уу одоо аль нь таа уялдаад байгаа нь ерөөсөө их ойлгомжгүй болчихж байгаа байхгүй. Ямар ч байсан нодлон бид нар баталсан 24-өөс 28 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт болохоор их сайн тусгачаад байгаа шүү дээ. Улс төр дэх мөнгөний нөлөөллийг багасгаж сонгуулийн санал худалдаа авалтыг зогсооё гэдэг. Эн чинь өөрөө тэр авилгын эсрэг хөтөлбөрт бүр айгүй сайнаар тусцсан байт юм лээ. Бүр маш тодорхойгоор сонгуулийн үеийн санал худалдаа авалтыг зогсоох зорилт 1-2 дээр сонгуулийн бус үеийн санал худалдаа авалтыг хориглох гэд маш тодорхой заасан. Тэгэхээр одоо нөгөө засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан энэ ажил маань ер нь юу болж байна? Ямар шатандаа явж байгаа юм болоо? Хоёрдугаарт одоо энэ 5 жилийн үндсэн чиглэлд яг энэ одоо сонгуулийн буюу сонгуулийн бус үеийн энэ санал худалдаа авалтыг зогсоохтой холбоотой юу туссан юм болоо? Энийг л бид нар зогсоож чадахгүй бол ерөөсөө энэ төр цэвэршгүй. Бид нар өөрснөө байнга ярьдаг, аваа ойлгоод байгаа. Тэгэхээр энэ ирэх 5 жил ядаж нэг эннээсээ нэг бүрэн салах хэмжээнд юуг яаж хий гэж та нар төлөвлөж байна вэ? За нөгөө авилгатай холбоотой асуудлаа маш тодорхой заасан зүйл байна уу? Одоо 180 орноос манайх чинь нөгөө 114-т байгаа гэх тийм нөгөө Сьерра Леон гэх дайнтай орны ард байгаад байгаа шүү дээ. Беларусь гэх тоталитар дийлэмтэй улсын ард яваад идэг. Тэгээ энийг яг ингэж ажиллаад энэ 5 жилд тэд рүү хүргэнэ гэсэн маш тийм тоо заасан юм байгаа юу? Нийлээ ерөнхий юмнууд харагдаад байна. Тэгээ Дэлхийн банкны засаглалын индексийн авилгын индексээр Монгол улс 2025 он 138 дугаар байрт ирэмлэгдэж байгаа. Сүүлийн одоо 5 жилийн хугацаанд хэдэн байраар 28 байраар хойшлсон. Ахиулах бид одоо тийм үү их 5 жилийн хугацаанд өнгөрсөн сүүлийн өмнөх 5 жилийн хугацаанд үндсэндээ бол авилгын индексээр бид нар тийм үү байр ухраад 114-өөс 138-аар шилжчихсэн байна. Одоо 138-аас их 5 жилийн хугацаанд 110 руу авч 28 байраар урагшлуулах юм одоо зорилго тавьж байгаа гэдэг товчхон хэллий. Нэмэлт хариултуудыг бас манайх өгч болно. 5 жилийн төлөвлөгөө хэрэгтэй юм уу? Үндсэн чиглэл хэрэгтэй юм уу? Хэрэггүй юм гэж. Хэрэгтэй. Хамгийн чухал үч баримт. Дэлхийн улс орнууд ч одоо энэ 5 жилийн үндсэн чиглэл төлөвлөгөө бол маш олон улс орн баталж мөрдөж хэрэгжүүлдэг. Манай 2 хөршөөс ахуулаад Казахстан, Швед, Норвеги, Сингапур, Япон, Солонгос гэдэг одоо бараг бүхэл улсыг хэлж болно. Та бас судлаад үзээрэй. Тийм болохоор хамгийн чухал бодлогын бичиг баримтаа бид нар ач холбогдлыг нь ойлгоод энийг өшөө харин яаж сайн хэрэгжүүлэх үү гэдэг дээр анхаардаг баймаар байгаамаа.
хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлаад нэх олон бодлогын биш баримттай болчлоо гэж та бас асууж байна, гайхаж ах байна. Судлаад бас үзээрэй. Урд нь одоо тийм 20 оноос өмнө Монгол улс энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль батлахаас өмнө 600-аад хөтөлбөр бодлого их хурлаар батлагдсан байна. Хуулиас гадна шүү дээ. Одоо юу гэдгийг салбар болгон байгаль орчныхын тийм үү байгаль орчны одоо хамгаалах хөтөлбөр, байгаль орчныг хамгаалах бодлого, байгаль орчны одоо усыг хамгаалах бодлого, ногоог хамгаалах бодлого, ойг хамгаалах бодлого гэх ингээд юусэн тийм үү. Мангар олон бодлогын бичиг баримтуудыг их хурлаар батлуулдаг. Тэр болгоно хоорондоо зөрчилдөг. Тэгээ хүссэн тийм үү. За нөгөө ой хамгаалах бодлогоо хэрэгжүүлэхгүй байна. Чи ус хамгаалах бодлогоо хэрэгжүүлэхгүй байна. Байгаль орчны хамгаалах хөтөлбөрөө хэрэгжүүлэхгүй байна. Ийм олон бодлогын бичиг баримт их хурлаар батлаад энэ 600 болцсон байсан. Одоо тэгвэл энд яаж нэгвэл алсын хараа гэдэг юм уу? 30 урт хугацааны хөгжлийн бодлогын бичиг баримт гэдэг 30 жил. Дунд хугацааны хөгжлийн зорилт хөтөлбөр гэдэг 8 одоо зорилт хөтөлбөр байгаа. Ингээд 5 жилийн үндсэн чиглэл. Тэгээд энэ дээр тулгуурлаад засгийн газрын үйл ажиллагааны 4 жилийн мөрийн хөтөлбөр. Тэгээд жилийн төлөвлөгөө гэсэн. Ийм үндсэн 5 бичиг баримт улсын их хурл батлана. Үүнээс өөр бодлогын бичиг баримтыг яамдууд засгийн газар батлахгүй. Тэгээ хойшлоод өгсөн. Урд нь бол энэ 5-аас 600 байсан юм бол үндсэндээ энэ 5 дотор орж багтж байгаа. Энэ 5 ч бол зарим нь ингээд 8 болж ингээд үндсэндээ 20-од бодлогын бичиг баримт дотор их хурл баталдаг болсон. Урд нь 600 байсныг ингэж цэгцэлсэн, хооронд нь уялдуулсан, давхардалгүй, хийдэлгүй, зөрчилгүй байх хэвээр. Хоорондоо уялдаатай байх хэвээр. Төрийн бодлого нөгөө тогтвортой байх, төрийн бодлого тодорхой байх, уялдаатай байх. Энэ үндсэн зарчмыг энэ хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулиар хангаж өгсөн. 5 жилийн үндсэн чиглэл бол хамгийн чухал одоо бодлогын бичиг баримттай. Хамгийн чухал. Урд нь одоо шинэ сэргэлтийн бодлого гэж эн чинь бол нөгөө юу штэ. Тэгээ шинэ сэргэлтийн бодлогыг бид нэр 21 онд баталсан. Энэ бол 5 жилийн нөгөө өмнөх 5 жилийн 21-оос 25 5 жилийн үндсэн чиглэл байсан. За 26-аас 30 оны үндсэн чиглэлээр бид шинэ итгэл, эрс шинтгэл нэртэйгээр өргөн барьж байгаа. 2024 оноос 28 оны засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр бол хурдтай хөгжлийн төлөөх зориг хэмээх нэртэй ардчил нам, хүн нам, ардын нам, гурван намын одоо бодлогын одоо мөрийн сонгуул дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрт 80% зорилтууд нь 80% туссан ийм мөрийн хөтөлбөр байж байгаа. Энэ одоо 5 жилийн үндсэн чиглэл, мөрийн 4 жилийн мөрийн хөтөлбөр, жилийн төлөвлөгөө бүгд харилцан уялдаж явна. Өмнөхтэйгөө бас уялдах ёстой, хойдохтой уялдах ёстой. Шинэ сэргэлтийн бодлого одоо хэмээх бид нэр 5 жилийн үндсэн чиглэлийнхаа биелэлтийг дүгнээд үзэхэд 54% биелэлтэй гарсан. Улсын их хурл дээр одоо хянаад бас хэлэлцээд энэ дээр бас ажлын хэсгээс анхаарад өмнөх одоо 5 жилийн үндсэн чиглэлээс шинэ сэргэлтийн бодлогоос юунд хэрэгжээг вэ, яагаад хэрэгжээг вэ, цаашд одоо энэ шинэ итгэл, шинэ эрс шинтгэл хөтөлбөртөө юуг нь яаж суулгаж болох вэ гэдэг дээр ажлын хэсгээс сайн ажиллаад өгөөсөө өшөө одоо сайжруулах, засах одоо хуульд нийцүүлэх шаардлагатай бол хуулийг өөрчилж өшөө илүү үр дүнтэй гүйцэтгэх сайтай болохын тулд анхаарах бас зүйлсүүд байгаа хаа. Энэ дээр бас манай их хурлын ажлын хэсэг маань энэ бодлогын бичиг баримтыг засаад сайжруулахаас өгөөд анхааралтай ач холбогдлогоор бас ажиллаад өгөөсөө гэж та бүхнээс бас хүсэж байна.